За, сайн уу манайхаа. За, миний 2 дахь YouTube имжлэг үзэж байгаа та бүхэнд баярлалаа. За, энэ удаагийн бичлэгээрээ та хэдэд олон хүмүүс одоо надаас асууж байгаа тий. Яагаад одоо хүртэл ажиллаа сурахгүй байгаа юм бэ? Гэх зэрэгээр тий. За, энэ тал дээр би мэдээлэл оруулъя. Яагаад ажиллаа сурахгүй байгаа бэ гэхлээр манай ажил чи одоо нөгөө том тэрэг барихаас гадна нөгөө машинууд очиж байгаа шүү дээ тий. Тэгээд хамгийн гол асуудал нь одоо тэр машинууд байгаа. Өдөр болгон өөр төрлийн өндөр нам жижиг томоос ахуулаад янз бүрийн машин ачиж байгаа болохоор би тэр бүгдийг нь одоо хүртэл тогтоож чадахгүй байгаа. Хүн ингээд нэг юмаа ингээд 2 3 удаа хийгээд ивэл сурчин тий. Харин өөр юм хийгээд тахлаар тэрийг юу маш удаан тогтоод юм байна гэж би хөвтө бодож байгаа. За тэгээд дээрэс нь би ч одоо ямар ч юм том машин тэрийг барьсан туршлага энэ төр надад байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд ямар ч байсан ингээд бариад яваад ер нь ойролцоогоор би нэг 6 сараас 9 сарын хугацаанд л ер нь бүх машинуудаа ер нь за энийг ингэж ичдэг да гэсэн юм ойлголттой болчих юм байна гэд дотроо ер нь бол бодоод байгаа байхгүй. Тэгээ тэр үед бол ямар ч асуудалгүй машинуудаа ачаад дэшин доош нь гаргаад буулгаад дараагийн хүрэх газруудаа хүргээд өгөхөд ер нь дажгүй болчих واخа. Тэгээ та тэгээд нөгөө отоо хүртэлтэй ингээ юмас өрөөгүй ямар хайшин ингээл хэлчихсэн. Тэрнийх нь хариулт нь ямар ч энэ дээр ингээд орж байгаа. Тэрээс нөгөө энэ дээр яг нэмж юу байгаад байгаа вэ гэхэлэр ажлууд нь өөр болоод байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд манайх чинь холын тээвэрлэлт гэж явдаг. Тэгэнгуутлаа ойрын тээвэрлэлт гэж бас явж байгаа байхгүй. Холын нөгөө хүргэлт нь болохоор өөр орнууд руу те Герман, Австри, Чех, за Бэлэг, за Итали руу бол ганц нэг явдаг сураг байсан. За Испани бас явж байгаа. Испани гих зэрэгээр ингээ холын төгөөлтүүд нь явчихж байгаа. Ойрын төгөөлт нь болохоор ерөөхдөө ингээд Австри дотроо нэг 50-аас 100 км, за зарим нь 200 км, зарим нь 300 км дотор ингээл амар ойр орох ингээд хүргэлтүүд хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Арай гэж нэгмтэй холын хүргэлтэндээ яваад нэг юм сурж яхад буцаагаал ойрын хүргэлт рүү хийчихлээр бүх юм дахиад цоо шинээр эхэлчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингээд нөгөө миний ингээд сурах ингээд процесс ингээд амар удаашраад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ та хэд ингээд харахаар зүгээр л ингээд машин ачаал буулгаад хүргээд тэ унж явал энэ тэнд авчиж өгөөл байгаа юм шиг харагдаж байгаа юм. Яг бодит байдал нь болохоор ингээд ажлууд ингээд солигдоод өөр болоо тэг ингээд амар юм тухгүй байгаа учраас тэгээд одоо хүртэл би ингээд ажиллаа бас сайн ингээд сурч чадахгүй байгаад байна. Дээрээс нь мэдэхгүй юм ч гэсэн маш олон байгаа. Тэг асуудлууд нь ч гэсэн дуусах юм болоогүй. Ер нь дахиад зөндөө янз янзын асуудлууд ер нь байгаа. Яриад байгаа л энэ учраас ярихгүй байгаа юмнууд нь бас зөндөө байгаа шүү дээ. Бүгдийг ярих юм бол бараг та унаад өгөх юм шиг байна.